Засгийн газар огцорсонтой холбоотой оюун эрдэнэ сайд 2021 оноос 2025 оны оронд ямар эдийн засгийн амлалтуудыг өгөөд биелүүлж чадсан уу хэсэг гэдэг тал дээр эдийн засгийн хэд хэдэн статистикээр тайлбар дүгнэлтийг бол хийцгээе. Эхний ээлжинд бол оюун эрдэнэ засгийн газрын үед Монгол Ардын нам бол ер нь сарын зээлийн хүүг бол 1% дээр бол барина. Жилийн 12% дээр бол тогтоон барина. Инфляцийн түвшинг бол барина. Төгрөгийн ханшийн уналтыг хадгална гэсэн ийм амлалтуудыг бол өгсөн бол байдаг. Яг одоогийн байдлаар засгийн газар огцорсонтой холбоотой яг энэ мөрийн хөтөлбөрийг намын дарга хэлсэн ерөнхий сайд нь хэрэгжүүлж чадсан уу үгүй гэдэг дээр хангалтгүй гэсэн ийм дүгнэлтийг өгөх боломжтой. Учир нь юу вэ гэхээр 2021 онд ам долларын ханш бол 2800 байсан. Яг одоогийн байдлаар бол 3600 бол хүрлээ. Саяны энэ үзүүлж байгаа слайдны баруун гар талд харагдаж байгаачлан ер нь энэ инфляцийн түвшин бол буурсангүй. Учир нь юу байсан бэ гэхээр энэ засгийн газар сүүлийн 4-5 жилийн хугацаанд засгалсан засгийн газар маань өөрөө төсвийн зарлагын хэмжээг маш их хэмжээнд бол өсгсөн гэдэг ийм тооцоол бол эдийн засгийн статистикс бол харагдаж байгаамаа. Ерөнхийдөө 2021 онд бол манай Монгол улсын нэгдсэн төсвийн зарлагын хэмжээ бол 15.6 их найт төгрөг бол байсан. 2024 оны байдлаар статистик дээр 30.4 их найт төгрөг бол өссөн байна гэдгийг харах боломжтой. 2023 оноос 2024 оны хооронд бол 35%-аар бол өссөн. 2022 оноос 2023 оны хооронд бол 23.6%-аар өссөн. Ерөнхийдөө төсөв маш их тэлэлттэй ийм нөхцөл бол байсан юм аа. Тэгэхээр энэ төсвийн зарлага ихсэн эдийн засаг руу их хэмжээний мөнгө зутгаж байгаа халалт үүсэж байгаа нөхцөл дээр түрүүн 2020 онд амлсан амлалтууд засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр амлсан амлалтууд өөрөө эдийн засгийн хувьд ямар ч нөхцөлд инфляцийг барьж чадахгүй. Ингээд бол долларын ханштай дахиж барьж чадахгүй. Ингээд сарын 1% гэсэн зээлийн хүүг бууруулах амлалтанд бол хүрээгүй гэсэн юм дүгнэлт бол тавих ийм боломжтой бол байна. Эсвэргээрээ маш их хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн дээр төсвийн зарцуулалт бол хийгдсэн. Эдийн засаг бол өссөө. Ерөнхийдөө дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бол хадгалаа гэсэн ийм амлалт бол тодорхой хэмжээгээр харьцангуй биелсэн юм а гэдгийг харах юм боломжтой. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2015 оны зэрэгцүүлсэн үнийн байдлаар харьцуулаад үзэх юм бол ер нь 2024 онд бол 32.1 их найт төгрөгөөр бол очсон. 2021 онд буюу оюун эрдэнэ сайдыг ажиллаа авч явах үед бол 27.1% таа бол байсан. Ингээд ер нь бол жил болгоны өсөлт нь дунджаар 5-6% дээр өсөөл бол явсан. Гэхдээ энэ бол өссөн гэдэг дүгнэлт боловч төсвийн зарлагыг нь өөрөө 35-25% өсөж байгаа нөхцөл төр бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бол хангалттай хэмжээнд бол байсангүй гэдэг ийм дүгнэлтийг бид гаргах боломжтой. Эсвэргээрээ оюун эрдэнэ засгийн газрын үед бол Монгол Ардын нам ямар амлалтыг өгсөн бэ гэхээр ядуурлын түвшинг 2 дахин бууруулнаа. Маш их хэмжээнд бол ядуурлыг бууруулнаа гэсэн ийм амлалтуудыг бол өгсөн байдаг. Яг одоо хараад үзэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдохын хэмжээ бол 2015 оны харьцуулсан байдлаар ердөө сүүлийн 2021 оноос 2024 оны хооронд бол бараг $500 л өссөн гэдгийг харах юм боломжтой. 2021 онд бол 4188 бол байсан бол 2024 оны байдлаар 4757 ам доллартай бол хүрсэн байна гэсэн ийм бол тооцоол бол байж байгаа гэсэн. Тэгэхээр мэдээж дотоодын нийт бүтээгдэхүүнийг өссөн хангалттай ер нь бол амлалтаа биелүүлсэн. Гэхдээ төсвийн зарлага энэ эдийн засгийн халдтай харьцуулаад үзэх юм бол тийм чамлахаар тийм өндөр хэмжээний өсөлт бол байгаагүй гэдэг ийм дүгнэлтийг бол гарах боломжтой. Би 2015 оны харьцуулсан зэрэгцүүлсэн үнийн судалгаагаар бол энэ статистикээр хэлж байгаа. Учир нь юу гэхээр ковидын дараа бол маш их инфляц бол явагдсан. Мөнгөний ханшийн уналт, бараа бүтээгдэхүүн үнийн өсөлтийг бол тооцоосон дүнгээр энэ хэмжээнд бол өсөж байгаа шүү гэдэг ийм бас дүгнэлтийг хийх боломжтой гэсэн. Нэрлсэнгээс арай өөр гэдгийг анхааруулжтай байна. Ерөнхийдөө шин сэргэлтийн бодлогыг оюун эрдэнэ ерөнхий сайдын хувьд бол хэрэгжүүлсэн. Нэг ялангуяа бомтын сэргэлтийн бодлогыг бол нэлээд явуулсан. Энэ дээр ч бол нэлээд хэд хэдэн ажлуудыг бол хийсэн. 2020 онд бол Ардын намын засгийн газрын зүгээс бол ямар амлалтыг өгсөн бэ гэхээр 730 гаруй км төмөр замыг барина. Ингээд экспортын гаргаж байгаа эрдэс баялагын нийт бит хэмжээг бол өсгөнө гэсэн юм амлалтуудыг бол өгсөн байдаг. Одоо засгийн газар нь огцорчлоо. Ингээд 2021 оноос хийсэн ажлуудын дүгнэлтийг бид нар статистикаар үзэх юм бол ер нь биелсэн гэд хэлчихэд бол нэг буруудахгүй байгаа. 2019 оны байдлаар бол манай Монгол улсын нийт гаргаж байгаа
энэ нүүрсний экспортын хэмжээ бол 36.6 сая тонн бол байсан бол за 2024 оны жилийн эцсийн байдлаар бол 83.7 сая тоннд бол өссөн гэдэг юм өсөлтийг бидний статистикаас харах боломжтой. За мэдээж бол Хятадын за гадаа зах зээлийн им эерэг нөлөөнүүд бол байгааг үгүйсэхгүй. Гэхдээ бид хэмжээ өөрөө 2.5 дахин өссөн энэ тодорхой хэмжээний шин зэрэглэлтийн бодлого бол үр нөлөөгөө өгчээ гэдэг дүгнэлтэнд хүрэхээс бол заашгүй байна. За экспортын хувьд бол энэ хэмжээ гадаад худалдаанд тэнцэлтээр маш их сайн эерэг дүнг бол үзүүлсэн. За ингээд бол 2021 он ерөнхий сайд ажиллаа авч явах үед бол 9.2 тэрбум ам доллар байсан манай Монгол улсын экспортын хэмжээ 2024 оны жилийн эцсийн байдлаар 15.8% дээр бол очиж өссөн. 15.8 тэрбум ам долларт бол хүрсэн гэдэг ийм тооцоолыг хийх боломжтой гэсэн үг. Тэгэхээр өргөн утгаараа экспортын хэмжээ нэмэгдсэн байна, бид хэмжээ нэмэгдсэн байна. За ингээд засгийн газрын амлалт, ардын намын амлалтан дээр ер нь манай Монгол улсын валютын нөөцийг бол хангалттай өндөр түвшинд барина гэсэн амлалт бол энэ зөвхөн нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотой, эрдэс баялагын бусад баялагын энэ экспорт нэмэгдсэнтэй холбоотой хангагджээ гэдэг ийм дүгнэлтийг бид нар хийх боломжтой. Нөгөө талаар эдийн засгийг солонгоруулна, бусад салбаруудыг хөгжүүлнэ, эдийн засаг дахь энэ бит хэмжээнд бол дотоодын нийтлүүдийн дүүрэх бусад салбарыг өсгөнө гэсэн ийм амлалт бол бэлсэнгүү. За эсрэгээр хөдөө аж ахуйн салбар дээрх дотоодын нийт бүтээгдэхүүнүүдийн эзлэх хувь бол зарим тохиолдолд бол 2024 онд бол жишээ нь буурсан гэсэн ийм статистикийг бид нар хэлэх боломжтой. За хамгийн сүүлд ядуурлын түвшин ард иргэдийн амьдрал 2021 оноос хэр түвшинд сайжирваа гэдэг энэ статистик тодорхой хэмжээг бол ярилцъя. За ер нь бол 2020 оны мөрийн хөтөлбөр дээр бол ядуурлын түвшинг 2 дахин бууруулна гэж бол амласан бол байсан би түрүүн бол хэлсэн. За 2020 оны байдлаар бол манай Монгол улсын ядуурлын түвшин бол 27 нийт ард иргэдийн 27.8% дээр бол байсан. За 2022 оны байдлаар бол 27.1% дээр бол хурж очсон. Маш бага хэмжээгээр бол буурсан. За эсвэргээрээ ер нь иргэдийнх нь энэ хүн амтай харьцуулсан тоо буурсан боловч 2020-с 2022 оны хооронд бол энэ бит энэ хүмүүсийн тоо ард иргэдийн ядуурлын түвшиндх тоо бол өссөн. За 914 мянган иргэдэнд бол очсон гэсэн өсөлттэй бол явж байгаа. За 2025 онд бол манай Монгол улсын ядуурлын түвшний нийт иргэдийн тоо хувьд тооцоол тайлан бол гарна. За энэ дээр бол яг оюун эрдэнэ засгийн газар энэ огцорсон засгийн газар сүүлийн 5 жил энэ ядуурлыг бууруулах, ард иргэдийн амьдралыг сайжруулах чиглэлээр ямар ажил хийсэн бэ гэдэг дүгнэлт нь бол 2025 оны эцсээр бол гарах юм бол хүлээлттэй бол байгаа. Зэрэгдээ хагас нь аваад үтсэн бол тийм ч хангалттай юм үзүүлэлт бол байсангүй гэдгийг харах боломжтой. За Gini индекс буюу тэгш энэ орлогын тэгш бус хуваарлт энэ ямар байгаа бэ үзүүлдэг юм тооцоол бол байдаг. За энэ дөр бол маш бага хэмжээний бууралт 2020 оноос 2022 он хүртэл ажиглагдсан бол байгаамаа. За ингээд засгийн газартай холбоотой, огцорсонтой холбоотой ер нь энэ засгийн газар 2021 оноос 2025 оны хооронд оюун эрдэнэ удирдсан засгийн газар ер нь хэр их ажилласан бэ? Эдийн засаг дээр ямар амлалтуудыг өгөөд ямар хэмжээнд биелүүлсэн бэ гэдэг дээр үнэлт дүгнэлт өглөө. Ингээд анхаарал тавьж баярлалаа.